Юу яцгаана. За өнөөдөр суваг дээр ерөөсөө хийж байгаагүй суваг хоёр суваг дээр Rusty Talks podcast тэгээд энэ Rusty Media хоёр суваг дээр аль алин дээр нь ерөөсөө хийж байгаагүй нэг юм хийхээр шийдсэн нь ревю хийсэн киногоо дахиж нэмж контекст дээр ревю хийх гэх юм уу? Эсвэл жоох юм нэмж ярих гэх юм уу? Ийм юм хийхээр шийдсэн. Тэгээд тэр бол мэдээж Sinners. За Sinners кино бол миний өмнөх ревюг үзсэн бол мэдээж анзаарсан юм мэдсэн бах. Надаа маш их таалагдсан. Анзаарах зүйл, ойлгох зүйл, бодох зүйл, за тэгээд суралцах зүйл, за үзснээсээ дэлгэрүүлээ цааш суралцах суурин болгоод олон зүйлийн за нэг амар нарийн мэдлэг гэх нэшин. Гэхдээ ядаж л янз бүрийн түүхийн, соёлын, нийгмийн сонирхолтой зүйлүүд олж мэдэж авах гоё эхлүүд нь босон юм кино бол байсан. Маш их детальтай. Тэг эхний ревюгийн дараа бол ревю хийхэд яг бас одоо юу гэдгийг зарим нэг дутуу зүйлийг дутуу орхич юм эсвэл бүр эхний үзэлтэн дээр ерөөсөө анзаараагүй ингээд дээгүүр нь гараад орхисон. Хадуурн тойроод орчихсан ийм зүйлүүд бас зөндөө байсан. За хоёр дахь үзэхэд бол айгүй олон зүйлийг анзаарсан. Тэгээд баг хоёр дахь үзэхдээ ч дутуу зүйл. За бас дээрэс нь миний мэдлэг одоо юу гэдгийг мэддэг зүйл ойлгосон зүйлүүд бас дутуу ч юм уу эсвэл анзаараагүй өнгөрсөн зүйл дахиад ч зөндөө байхаар төрлийн ийм кино бол байж байгаа. Тэгээ манай хэд бас дахиж үзсэн үү? Ер нь үзсэн санал сэтгэлээ бас нэмээд цагаан хуваалццаагаарай. Дахиж үзсэн бол ялангуяа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд өөр за энэ ревю бас ревю дээр зориулаад бас та хэдээс асуулт асуу гэж үжин комент секшн амьд байлгаа. Тэгээд яг нэгээс олон удаа эргэж бүр ингээд зорин барин дахиж үзсэн кинонууд юу байдаг вэ? За олон бүр ингээ хоёроос олон үзсэн бол тим кино бас юу байдаг вэ? Тэр киноны одоо юу нь кино театр руу өөрийг ч одоо тэгж олон удаа бас татсан бэ гэдэг асуултанд хариулаарай. Хэдүүлээ бас яриа comment section дээр хэсэг дээр өрнүүлцгээе. За би бол юу яасан эхний киног эхний удаа үзснээс хойш бол бүтэн score юун дээр байгаа Apple Music дээр байгаа киноны бүтэн скорыг бол маш олон удаа бүтэн сонссон. Яг зүгээр ажиллаа ингэж тэр бүр яг зориод ч тэр зөндөө сонссон. Дууны саундтрак альбом бас байгаа. Дууны саундтрак альбомыг би тиймч их хүн сонсоогүй. Гэхдээ нөгөө нэг вампируудын ремикийн нөгөө хувиргасан одоо вампирууд хамт юу яаж байгаа одоо Irish те Ирланд одоо юуны үндэсний бүжиглээд дуулж байгаа тэр дууг бол нэлээд сонссон тэрс гоё байсан. Тэгээ нөгөө хиний дуулдаг Самигийн дуулдаг Take Me Home гэдэг тэр нөгөө нэг surreal sequence явдаг тэр хэсэг явдаг дуу гэдэг ч юм уу тэд нар бол үнэхээр гоё байсан. Гэхдээ ер нь хөгжмийг бол илүү их сонссон. Тэгээд яг мэдээж Ludwig Göransson бол ганцаараа мэдээж бүгдийг хийгээгүй үндсэн гол хөгжмийн зохиолч гол одоо санаа гаргаж байгаа гол эцсийн бас хариултуудыг нь одоо гар үсгийн зурж байгаа хүн байгаа. Гэхдээ маш олон мундаг уран бүтээлчтэй бас хамтарсан гэдгийг бол бас дурдах хэрэгтэй. Одоо мундаг блюз гитарчид ч юм уу те одоо Ирланд уран бүтээлч гэдэг ч юм уу те ингээд янз бүрийн одоо дуучид гэдэг юм олон мундаг хүмүүстэй хамтарч энэ хөгжмийг бол хийсэн байгаа тийм хөгжим үнэхээр супер байлээ. Сонсоход бол Ludwig Göransson баг 3 дахь Оскар авах үедээ гэж бол бодож навахд бол гайхааргүй. Яг мэдээж он болоог байна Оскар сонирм биш яг одоо дөнгөж 100 чиглэг байна. Гэхдээ оны төгсгөл тэгээд 10 оны их хүн болоход Sinners киноны олон зүйлийг ер нь мартахсгүй гэж би бодож шүү. Яг цаг нь ирэхээр. За тэрийг тэр үед нь яриа тийм ээ. За тэгээд ер нь бол хөгжмийг ингээд яг плей одоо яг альбомаар нь тийм ээ. Эхнээс нь ингээд сонсож хот ер нь л кино бараг бүтнээр нүдэнд ингээд санаанд тоглогдчихжээ лээ. Тэгээс хоёр дахь үзчихэд гарч ирсний дараа ингээд цомгийг сонсоход бол ер нь л бас л кино бол яг бүтэн илүү бараг дотор нүдэнд ингээд харагдаад төсөөлөгдөжээ лээ. Тэр бол үнэхээр гоё байсан. Тэгээд анзаарсан зарим нэг зүйлүүд мэдээ сурсан зүйлүүдэд товчхон яри. За нэг нь бол нэг opening хэсэг. За тэрэн дээр бол одоо айныгийн дүр ярьдаг штэ тэ ингээд олон соёл үндэстнүүдэд бол одоо ингээд ийм юу хүмүүс байдаг тийм одоо мундаг хүмүүс байдаг тийм ээ одоо яг хөгжимчин гэдэг ойлголт өгж байгаа. Гэхдээ тэр хүмүүс нь юу юм бэ гэхээр ингээд одоо үнэхээр супер мундаг ингээд тоглолдог тийм ингээд ертөнцийн одоо ханыг эвдэлж тийм одоо юу гэдгийг ингээд өөр цаг үедээ сүнснүүдийг хүртэл одоо ирээдүйн өнгөрсний сүнснүүдийг дуудаж хамт одоо ингээд өвөг дээдэс болон өвөр удамтайгаа нийлж бүр ингээд яах боломжтой болдог те
холбогдох боломжийг үүсгдэг ийм одоо мундаг хүмүүс байдгаа гэж дурддаг. Тэр бол айгүй гоё. Тэгээ тэрэн дээр бол одоо Ирландчуудын түүх тэгээд баруун Африкийн соёлуудад байдаг. За тэгээд дээрэс нь Хойд Америкийн болоод уугуул иргэдэд байдаг ийм соёлоодыг бол дурдж байгаа. За нэг нь бол Филид гээд дурдсан. За тэр Филид нь бол одоо Ирландуудын түүхийн одоо ийм хүмүүс бол байдаг. За энэ хүмүүсийг бол одоо ер нь бол ийм элит яруу найрагч одоо storyteller ийм хүмүүсийг бол Philid гэж олон тоон дээр хэлдэг юм байна. Тэнийг хүнийг бол одоо Philly гэж нэрлэдэг. Ийм хүмүүс бол байдаг. За харин юуны хувьд бол уугуул иргэдийн хувьд бол одоо fire keepers гэж байна. За тэр fire keepers гэж хүмүүс нь бол одоо ийм онгон дагшин галыг хамгаалах тэр гал одоо галыг хамгаалж тэр галын эргэн тойронд бол одоо юу яадаг те янз бүрийн ёслол, ричүэл, үйл ажиллагаа ингээ олуулаад цугласан одоо шашны ч юм уу ийм том одоо үйл ажиллагаа цугларсан зүйл одоо юунууд дээр удаанууд дээр бол одоо бидний болон одоо сүнсний ертөнцийн хоорондынх нь одоо холбоос болдог тий сүнсний ертөнцийн хүндлэх, дуудах ийм процессыг бол одоо хариуцдаг юм хүмүүсийг fire keepers гэдэг юм бэ нэлээ. Тэгээ нөгөөт нь болохоор griots гэж байгаа. Тэгээ griots нь болохоор баруун Африкийн ерөнхийдөө соёлд байдаг ийм одоо хүмүүс бол байсан. За эдгээр нь бол байсан жоохоо байдаг. За энэ хүмүүс нь бол бас storyteller хүмүүс түүх өгүүлдэг тийм ээ домог ярьдаг, үлгэр домгийг ярьдаг, түүхийг ярьж өгдөг. За тэгээд ийм одоо магтаал дуунуудыг дуулдаг. За тэгээд яруу найраг бичдэг, шүлэг уншдаг тийм ээ. Тэгээд ингээд хөгжим бас тогтдог ийм хүмүүс бол байдаг. Тэгээд ялангуяа ам дамжсан ийм соёл ёс заншил түүх урлагийг бол ингэж өргөжлүүлдэг ийм хүмүүс бол griot гэж хүмүүс бол ерөнхийдөө товчхондоо гэж нэрэлдэг ерөнхийдөө ийм хүмүүс бол байдгийм байна. Тэгээд энэ дээр анзаарах юм бол мэдээж яг баруун Африк гэж фокусж байгаа нь ер нь бол одоо Америк төв, Хойд Америк. За ер нь Хойд Америк гэлтгүй Америк тийм өмнөд Америк, Латин Америк ч гэсэн ерөнхийдөө Америк төв твд ирсэн Африк твээс гаралтай одоо цагаачгээс илүү ихэнх боолууд тийм ээ. Тэр хүмүүс бол баруун Африкээс ихэнхтэй байдаг. Зүүн болон төв. За тэгээ мэдээж Хойд Африкаас бол бас арай нөхцөл байдал түүх нь бас арай өөр. Гэхдээ Америк төв рүү Испаничууд, Португалууд, Англи за тэгээ ер нь ихэнхтэй баруун Африкаас бол зөөж исэн байдаг. Испаничууд, Португалууд тэргүүтээ. За зөвхөн тэр хоёрын мэдээж хязгаарлагдахгүй. За тэгээд ийм болол одоо түүхийг бол энэ ч яасан зөв сонирхолтой. Тэгээд дээрэс нь кинонд бол яг энэ хэдийн соёлон гарч байгаа тийм ээ. За мэдээж Африкэн одоо гаралтай хүмүүсийн маань гол дөрөв. За тэгээ Сами маань байж байгаа мэдээж баруун Африкаас одоо үндэс угсаатай тийм ээ. Тэгээд энэ чи өөрөө хөгжим тоглоо тэр одоо сүнс өнгөрсөн ирээдүйн өвөг дээдс болон одоо өрөөд маа дуудаж үр хойчоо дуудаж ингээд бүр ийм одоо үнэхээр гайхалтай үнэхээр шүтмээр ийм сценийг бол одоо бүрдүүлж байгаа. За Ирланд гэдэг дээр бол ремик гэдэг үр байгаа тийм ремик бол одоо киноны үндсэн эсрэг дүр. За ремик бол одоо ийм Ирланд соёл түүх ёс заншлыг нь бас одоо өөрөө хүсэж байгаа гэдгээр харуулж байгаа. За бас тодорхой хэмжээний өөрийнхөө соёлыг бас энэ кинон дээр одоо кинон дээр өөрөө харуулсан ч гэсэн кинон дээр тэр дүрийн соёл ёс заншил түүхийг бас харуулад амжсан нь бол сонирхолтой. За тэгээд яг уугуул Америкийн яг уугуул иргэдийн юуг бол тэрэн дээр нэг оруулаагүй. Яг тэр ёс заншил гэдгийг харуулаагүй. Гэтэ уугуул иргэд бол мэдээж нэг гоё стен дээр гараад болол амжсан. За тэгээ нөгөө нэг одоо манайхаар бол юу л ахгүй юу да сайн тэр нөгөө нэг одоо энэ griot гэдэг байгаа тий fire keeper гал хамгаалагч хүмүүс тийм ээ. За тэгээд энэ Philly буюу одоо Philid те хүмүүс гэдэг байгаа. Эднэр бол манайхаар бол одоо туйлч байгаа байхгүй юу? Ер нь бол та манад байдаг юм бол туйл хайлдаг тийм ээ. Магадгүй морин хуур тоглодог ийм хүмүүсийг бол одоо хэлж байгаа. За тэгээд тэр гайхалтай сцен тийм ээ. За тэр гайхалтай сцен дээр бол одоо эхлээд цахилгаан гитар орж иж байгаа маш чухал тийм ээ. Ингээд яг Сами гитар тоглож байхад хамгийн түрүүнд бол эхлээд хуучин баруун Африкийн юм хөгжим тоглож байгаа хүн орж ирээ. Тэгээд араас нь гитарч орж ирдэг цахилгаан гитар. За цахилгаан гитарны хувьд бол мэдээж Самигийн ирээдүй тийм ээ. Тэрийг хин Stack 92 онд ирж уулзахтаа хэлдэг шүү дээ. Наа цахилгаан юм чинь бол нэг сонирм биш яг нөгөө нэг классик те одоо бидний ярьдаг банзан гитар шиг бол дуурдгүй гэдэг. Тэгээ банзан гитар тоглож өгдөг шүү дээ. Нөгөө нэг машинтай анх залуу байхдаа Stack-тай явж хаа тоглож өгсөн дуугаад дуулдаг тийм ээ.
дуулж өгдөг. Тэр бол бас айгу гоё элемент байсан гэж хэлж болж байна. За тэгээд энэ болол одоо юу вэ? Хятадын соёл гарч ирсэн бас айгу гоёсэн. Нэг Укуны одоо нөгөө тайцны жүжиг хувилбар тийч гарч байгаа тийм ээ. Нэг дүр яг Укуна гэж байгаа. Нөгөөх нь болол одоо энэ хятад ардын бүжиг явж байгаа. Тэр бол үнэхээр гоёсэн. За мэдээж тэр хоёр Grace Bo хоёрын дүртэй холбоотой. За тэр хоёрын талаар бас нэмээд юм ярина. Тэгээд тэнцээ бол break dancing орж ирж байгаа, DJ-ing орж ирж байгаа. За тэгээд break dancing, DJ-ing хоёр бол одоо хип хопын 5 элементийн за ер нь заримдаа 4 заримдаа 5 гэдэг ерөөхдөө 5 гэж болж болно. 5 элементийн хоёр нь за мэдээж break dancing, DJ-ing, MC-ing, graffiti тэгээд дээрэс нь мэдээж юу орж ирж байгаа. Oh shit. Юу мартчихваа. Break dancing, graffiti ер нь 5 дахь нь багхгүй юу? Wait. За яг live хэмэр шүү. DJ, MC, break dancing, graffiti 5 нэг нь юу? Whoa. Юу мартчихваа. 5 elements of hip hop. Come on man. DJ, break dancing, MC, and graffiti and something. Oh my god. Юу мартчихв. That's beatboxing. Fuck ёо. Beatboxing. Jesus. Breakdancing, DJing, MCing, beatbox болол ингээ хипхопын 4 элемент тэгээд мэдээж 5 дахь нь бол юу байгаа. Граффити гэж бол явдаг. Тийм тэгээд энэ 5 элементийн бол одоо хоёрыг энэ дээр гаргасан нь бол бас айгу гоё байсан. Тэр бол awesome. That was awesome. За тэнчэнээс үргэлжлэнгүүтээ юу яаж байгаа? G-Funk орж ирж байгаа. Тэр нөгөө нэг юм keyboard-н дээр synthesizer-оор одсон тийм гэг нэг юм орж би гоё аялж чадсангүй фейлдчлээ sorry but тэрэн дээр нөгөө нэг G-Funk style орж ирж байгаа. Одоо та хэдэ юу гэж харьцуулах юм бэ? Юу ахгүй юу? Хамгийн алдартай жишээ хэм бол би сайн ажиллана бодохоор энэ төрх. Dr. Dre, Snoop Dogg хоёрын Nothing But a G-Dang гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрэн дээр цаана keyboard-н дээр явдаг нэг юм дууралт байгаа шүү дээ. Тэр бол одоо жишээ нь G-Funk-ийн амар том одоо жишээ байхгүй юу? Яг ганц G-Funk-ээр хязгаарлагдахгүй ч гэсэн. Тэгээд G-Funk бол яг 90-ад оны ихэнд ер нь Dr. Dre тэргүүтээ ихлүүлсэн явсан ийм жанр ба 80-ад оны сүүлч бас байсан баг. Тийм. Тэгээд G-Funk-ийн элемент орж ирж байгаа, Crip Walk-ийн элемент орж ирж байгаа. Мэдээж Лос Анжелесийн хоёр алдартай gang те нэг нь Bloods, нэг нь Crips. Тэгээд Crips-ийн Crip Walk буюу C Walk тэнцээ орж ирж байгаа. B Walk гэж бас байдаг те. Тэгээд дээрээс нь сүүлд яг тэр нөгөө хэсэг ингээд дуусаа bring the fucking house down тэгээ бүр ингээд галгаараа бүр ингээд шатаад бүр ингээд яг тэрний дараа яг тэр ингээд хэсэг дээр auto tune орж ирж байгаа. Auto tuneтэй амар юм melody орж ирж байгаа. Auto tuneтэй одоо гуйнг те. Тэр бол ер нь 2000-ад оны хипхопын амар том одоо юу гэж хэлж бас болж байгаа мэдээж evolution гэж хэлж болж байгаа. Тэрийг бол Kanye West гүүр дуртай арга байхгүй мэдээж T-Pain яг хоолондоо оруулж айгу од болгосон боловч илүү артистик талаас нь хөгжүүлсэн хэлсэн хүн нь бол мэдээж Kanye West гэдэг. За тэгээд тэрний араас олон артист мэдээж ашиглаж хэрэгэлсэн. Тэгээд яг тэр элемент бол босгоо орж ирсэн. Дунд нь мэдээж яг classic hip hop бас мэдээж тэр нөө DJ break dancing үедээ мэдээж орж ирсэн. Яг 80-ад оны их 70-ад оны сүүл. За ер нь бол 80-ад оны илүү их үеийн DJ суурьтай. Одоо Африка Бомбата ч юм уу те Kool Herc яг тэр бүр early нэлийн Grandmaster Flash ч юм уу. Арай Бомбатахийн хоёр биш юм агт. Kool Herc биш юм агт тийм ээ. Яг тэр үеийн хипхопын юу бол бас орж ирсэн бас элемент орж ирсэн айгу гоё байсан. За тэгээд тэр нөгөө auto tune melody-тэй ингээд дуусж байгаа шүү дээ те. За тэнчэнэс дараагийн сэдв гоё юм руу ороход ремиктэй эсрэг тэрэн дээр юу гоё юм анзаарсан бэ гэдэг та хэд маань анзаарсан байж магадгүй би ихний үзүүр дээр ерөөс анзаараагүй тэр хэсгээ бүр ингээд шүтээд анзаараагүй байхгүй тэгсэн чинь тэнд хоёр утгатай юм явж байгаа юм л да нэг нь хин Сами ингээд өмнөхөр бүр галзуураад тэг бүр ингээд амар дуулаад энэ чинь бүр ингээд амар дуулаад өг дээдс үндэс ихэнх өөр саатайхаа бүр ингээ бүх сүмсүүдийг ингээл дуутчихж байгаа шүү дээ. Тинч ингээл амар юм болж байгаа шүү дээ. Тэгээд мань хүн бодоо олгож байгаа болохоор ингээ burning the house down гэж хэлдэг гэдэг. Бүр ингээд тэг бүр нурааж гинэ гэж ярьдаг шүү дээ. Парти нурааж гинэ гэдэг шиг бүр ингээ нураах нэ гэдэг шиг ингээ нураад личүрли шууд утгаараа бүр ингээ барах шатаагаад нурааж байгаа байхгүй тийм утгаар нэгдүгээр хоёрдугаар тэр сцены гоё юм нь юу гэхээр тэрнээс тэр auto tune-тэй ингээд мелодик явж байгаад ремик болон нөгөө Bert-ийн хоёр илээ. Хоёр хувиргасан хоёр KKK нөхөртэй. Тэр хоёртой ингээд зогсож байгаа шүү дээ. Яг тэр хэсгийн амар том ач холбогдол нь ремик яагаад Самиг авахгүй бүр зүтгээд чичрээд байгаа вэ гэдгийг маш том шалтгаан гарч юу гэхээр
Анхнаасаа бол мань хүн зүгээр рандом явж байгаа тэр 2 кк-ийн энэ нэг уугуул иргэдээс цугтааж явж хагаад 2 кк-ийн нөхөртөд хараад тэр хоёрыг ургангуудаа өө shit тэнцээ юм болж байгаа юм байна гэж бидний ингэ явчихж байгаа. Гэхдээ тэнцээ очисон хойноос сайн яг бүр сайн ми бодоо олгож байхад мэдэрсэн харсан юм нэхэр яг тэр ингээ хоосорж байгаа шүү дээ бүр ингээ шатаад нураад тэр ингээ бүх төрлийн одоо тэр нөгөө өвөг дээдэс үр саадынхан за тэгээ мэдээж чиний бүр Grace Bo хоёрын хүртлээ өвдөц үр саадынхан ингээд юм ирээдүгийнх нь ингээд юу гарч байгаа шүү дээ тийм ч ингээд сүнснүүд ирсэн гэсэн үг шүү дээ. Тэрийг хин харж байгаа байхгүй ремик харж байгаа байхгүй ремик тэрийг харж байгаа байхгүй яг сайн мэн юу хийж чадаад байна вэ гэдгийг ремик бүр яг бидний одоо тэр дөрүүд бол харахгүй байгаа шүү дээ. Сайн мэг эргэн тойронд парт идэж байгаа хүмүүс бол харахгүй байгаа. Гэхдээ ремик харж байгаа байхгүй. Ремикийн нүдэн дээр бүр яг ингээ улаагаад галд хөрөлцээд бүр ингээд юу нөгөө хоёр нь биш. Нөгөө хоёр нь бол зүгээр хоосон байшин парти болж байгааг харж байгаа. Ремик яг тэр болж байгаа зүйлийг бидний нөгөө нүдээр үзсэн амар синийг ремик харж байгаа. Тэнгүүтээ тэнчэнээс ремикийн өгсөн зүйл нь юу юм бэ гэхээр өөрөө өвөгдөөдсээс өөрөө үр садаасаа ч юм уу те болвол одоо юу яачихсан холтчихсан тийм ээ нөгөө вампир болцсон учраас хүмүүстэй холбогдох одоо юм өвөг дээдсдэг холбогдох сүнсний холбоо гэж байхгүй болчихсон. Тийм учраас саймигийн хөгжмийг саймигийн одоо чадвар хэрэгтэй байгаа. Тэг саймиг хуургаад авчихсан бол өөрт нь тэр чадвар байгаагаас ялгаагүй тэгэхээр ийм юм байгаа байхгүй. Тэг тийм учраас саймиг бүрч яг мэдээж олон вампир тах нүүрт нь хэрэгтэй байх. Гэхдээ гол зүйл нь бол тэр байж байгаа тэр бол амар шинэсэн. За тэгээд дээрэс нь найруулагч Ryan Coogler нэг подкастн дээр ярьсан бэлээ. Энэ кинонд бол Puss in Boots The Last Wish амар том нөлөө байсан гэдгийг ярьсан. Тэр бас айгу сонирхолтой. Тэгээд хамгийн том нөлөөнүүдийн нэг нь болж жишээ нь юу нь яг ингээд яг нөгөө балер evil нь мэдгэтгэр ремикнүүд улаан болдог штэ тий. Тэр бол одоо Puss in Boots The Last Wish-ийн үхлийн дүр байдаг штэ. Чоноор төлөөлөгддөг тийм ээ. Wagner Moura дуу оруулдаг. Narcos цуврал дээр Pablo Escobar-т тоглож жүжигч юм. Тэр дүрийн тэр улаануудтай байгаа нь амар ер нь тэр кино Puss in Boots The Last Wish-ийн чон үхэл бол амар шүү дээ. Яг тэрнээс санаа бол бас авсан гэдгийг бол ярьсан бэл дээр бас айгу сонирхолтой жишээ байсан. Дурдсан зүйлээс. За тэгээд дээрэс нь бол яг юу яаж байгаа юм. Ирландд колониализмын асуудал гэж байгаа. Тэгээд сүүлд нь хин ярьдаг шүү дээ. Ремик ярьдаг шүү дээ. Жохон бахт нь аавыг нь халаад аавынх нь газар нутгийг одоо тэр колоничлогчд тийм ээ ирээд бол одоо эзэлсэн газар нутгийг авчихсан. Тэгэнгүүтээ одоо юу яагаагүй тэд нар бол хизээч та нарыг одоо та нар ингээд өөрсдөө чөлөөтэй байна гэж бодож байна уу те. Гэхдээ тийм бол байхгүй. Тэд нар бол хизээч та нар чөлөөтэй байхгүй одоо ГКК нөхдүүд бол та ядэд ингэчээд зарчаад өглөө нэрж угаасаа та нарыг массакр хийчихсэн. Би бол зүгээр л азар ингээд ирээд таарчлаа те. Харин хэдүүлээ баг ингээд нийлчих юм бол бүр хаппи болох гээд байна гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр колониализм Ирландын колониализм бол одоо 8 дугаар зууны үед ер нь бол ихэлсэн. Тэрний асуудал зөндөө мэдээж юу орчин үеийн хүртэлх асуудлууд Ирландын соёл түүх бол одоо битүү асуудлууд шүү дээ. Маш хэцүү бас одоо юм том түүхтэй гэхдээ хэцүү түүхтэй их зовлон туулсан арт юм бас дээрээс нь тэгээ мэдээж 18 дугаар зууны үед тэгээд 20 дугаар зууны ихээр бол Америк руу бол маш олон ирландчууд бол цагаачсан байдаг манай хэд бол сайн мэдгүй байна. За тэрнтэй холбоотой. Тэгээд тэрэн дээр ремикийг болохоор яг тэгэл байгаа юм л да. Мань хүн тэгдэг шүү дээ. Нөгөө алтан зоос гаргаад ирдэг шүү дээ. Хитэн Johnny юм тий. Тэнгүүтээ мань хүн ингээ хэлдэг шүү дээ. Энэ бол ингээ өөр цаг үеийн өөр цагийн мөнгөө. Гэтэ алт бол алттай. Тэгээд дээрэс нь яг ингээд тэд нар ирээд одоо колоничлогчд ирээд ингээ аавыг нь халаа газар нутгийг нь хулаалаа ингэсэн ингээд ярьж байгаа гэдгээр магадгүй бүр 7 8 дугаар зууны үеийн вампирч байх магадaltaй байгаа байхгүй юу бүр хаа байсан те энэ ч үйл явдал 1932 3 онд болж байгаа тэгэнгүүт энэ ч бол одоо бүр 1000 гаруй жилийн настай вампирч байх юм одоо боломжтой гэсэн үг яг тэрнээс хойшооч байж боллгүй яг гэхдээ тийм хамгийн эртдээ бол бүр тийм ч байх боломжтой гэсэн үг. Тэр бол бас сонирхолтой. За тэгээд мань хүн бол одоо вампир учраас нөгөө өвөг дээдстэйгээ урсаатайгаа холбогдох, урсаад байдаг ч юм уу юм мэдгүй зүгээр гэхдээ өвөг дээдстэйг бол холбогдох тэр сүнснөттэй холбогдох юм боломжгүй болсон. Тэгээд тэрийг хүсэж байгаа гэдэг нь гоё. Тэгээд дээрэс нь тэр одоо Ирланд хөгжмийн соёл те урлагийн юг одоо өнцгөөс нь гой харуулж байгаа нь сайгүй надад таалагдсан. Би тэрийг өмнөх ревю дээр яриаггүй ер нь их сүртэж бодоогүй юм байлээ. Тэгээ сая үдчих хад бол одоо мэдээж яг тэр ч бол эсрэг дүр тийм ээ. Гэхдээ тэр эсрэг дүр байлаа гэж соёлгүй ёс заншилгүй хүмүүс гэсэн үг биш байгаа хгүй. Ирланд хүмүүсийн хувьд бол тэр нөхрөл Ирланд вампир болоос Ирланд арт түмэн болол тэнд маш их соёл ёс заншил хөгжим урлагийн түүх мэдээж байж байгаа. Тэгээ тэрийг тэр эн чи одоо ремикээр дамжуулж гаргасан нь айгүй таалагдсан. Энэ дэр зүгээр эсрэг дүргээд хоосон хаяагүй тэр хүмүүсийн бас давхар. Энэ яг л соёл урлаг үндэс одоо ёс заншил үндэсгээс илүү те соёл урлаг
ёс заншил өвөгдөөдөөс өндөр суксаа гэсэн ийм том сэдвүүдийг хүндсэн кино. Тэгээ тэр нь бол зөвхөн одоо African American талаас нь ч юм уу хязгаарлагдаагүй гэдгийг нь бол онцлоход бас гоё. Тэгээ яг мэдээж гол фокус нь тэр актив бусдан дээр нь ерөөсө тэрийг бол хаягдаагүй гэх юм уу тийм ээ. Ганц онцсон зүйл нь биш. Тэр бол айгу гоё элемент нь бол байсан. За тэгээ Grace Bow хоёр дээр сонирхолтой юм байна. Ер нь бол яг уу 1800-аад он 1900-аад оны ихээр бол хятад маш их цагаатчилсан байдаг. Америк руу. За тэгээ бидний сайн мэдгээр бол баруун эрэг за Western expansion буюу одоо баруун эрэг рүү тэлсний дараахан үед за тэгээ тэр ер нь тэлж явах баруун эргийн мужууд тийм ээ. Муж болсны дараа муж болсны дараа тэгээ бүх асуудлуудын дараагийн нөхцлөөр бол одоо тэр тэлээд процесс нь ингээд явж явах үед бол хятад бас баруун эрэг рүү нэлээд явж исэн. За тэгээд зүүн эрэгт бол мэдээж бас хятад бол нэлээд их ирж цагаачилж байсан. Мэдээж гэхдээ өмнөд Америкийн өмнөд нутагт хятад бол цагааж байсан талаар түүхээр бол нэг ярьдаггүй, ер нь хүмүүс нэг мэддэггүй, би ч мэдж байгаагүй. За тэгээд гисэн чинь 1800 оны сүүлээс 1900 оны ихээр бол маш цөөн тооны хятад цагаачд бол одоо Миссисипид цагаацаж очиж исэн байлээ. Хэдэн 100-аар тоологддог юм бэлээ. 7-800-аар тоологддог хэмжээний одоо юунууд бол хятад цагаачд бол Миссисипид очиж амьдарч исэн удаа бол байдаг юм байна. Тэр бол айгүй сонирхолтой. Тэгээд тэр цаг үедээ яадаг байсан бэ гэхээр segregationтэй Jim Crow-ийн одоо үеийн Jim Crow-ийн талаар би өмнөх яг ревю дээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. Нэлээд ч бахтай одоо бодоод товччих юм шүү. Товччих юм шиг те. Ерөнхийд нь ярьсан гэлч. Тийм. Дэлгэрэнгүй ч сайшин те. Тийм. Тэгээ Jim Crow-ийн хуультай үед segregationтэй ийм ялгуурлалтай бүр систематик хуулиар ялгуурлалтай ийм цаг үед бол одоо яг Африк гаралтай хүмүүс за тэгээд цагаан хүмүүст бол одоо хэн үйлчилдэг байсан бэхэр хятадууд байсан байгаа. За тэгээд энэ хятадуудын ажилуултыг дэлгүүрүүд одоо манайхаар зөвхөн хүнсний дэлгүүрнөөс ногооны дэлгүүр ч юм уу тий юу гэдгийг ийм дэлгүүрүүдийг бол одоо хятад ажилуулдаг байсан. Тэгээд хятад бол маш сонирхолтой юм. Ихэнх нөхцөлд одоо юу ихэнх нь цаашаа юм дээ зүгээр тийм нөхцөл байсан гэлч. Юу яадаг байсан баг. Нэг гэр бүл ч юм уу нэг хэсэг бүлэг хүмүүс хоёр дэлгүүр ажиллуулах нь амар түгээмэл байсан гэж байгаа байхгүй. Нэг хотод нэг тосгонд нэг годомжинд те. Тэгээ тэр нь яадаг байсан гэхэд тэр нэг нь харуудад үйлчилдэг, нөгөөд нь цагаануудад үйлчилдэг. Ягаад гэвэл цагаанууд харуудын дэлгүүр рүү орж болохгүй, харууд нь цагааны дэлгүүр ялангуяа харууд нь цагааны дэлгүүр рүү орж болохгүй. Тэр үг бол хорчгсон тэр нь асуудалтай юм байсан. Тийм учраас одоо аль алинд нь үйлчилдэг юм дэлгүүрүүдтэй байдаг гэсэн гэж байгаа. Тэр бол яг бодит түүх. Тэгээд энэ кинонд бол тэрийг гаргаж байгаа. Та дарах юм бол эхлээд яг одоо илүү харуудтай тал дээр нь одоо хин смок эхлээд ирдэг штэ тэ тэр дээрээс нь бас нэг гоё хэсэг тэр нэг гудамжин сууж исэн охинд нөгөө нэг 8 алцгийг зааж өгдөг бас гоё хэсэг тэ тэрийг нэрээ бас дур тамарцсан байна өмнөх рүү дээр тэгээд боо дээр очиод дэлгүүртэй ингээ ярьж хагаад тэгээд гисэн чинь нөгөө хаяг бичүүлэхээр болоод тэгээд гисэн чинь Лисаг ээжигээ дуудаад ирээ гэд боо Лисаг явуулдаг. За тэгээд тэр Лисаг камер дагаа явж байгаа штэ хөгжим айгуу гоё хөгжим яваад. Тэгээд дагаа явангууд гудамж гараад замын нөгөө талд очингууд илүү цагаан хүмүүстэй гудамж хийж байгаа. Тэр гудамжин дээр очиод дэлгүүрлүүгээ ороод ээжигээ дуудаад ээж нь буцаад одоо боо хин хоёр дээр смок хоёр дээр ирж байгаа. Тэгж ягаад тэр ээж нь ажиллаж байгаа дэлгүүр нь зөвхөн цагаан хүмүүс үйлчлүүлж байгаа. Тэр талын гудамж нь хинхэн цагаан хүмүүс байж байгаа. За тэрэн дээр бол яг хин яаж ингэж тоолог өгдөө тэр дэлгүүр нь бол зөвхөн цагаан хүмүүс үйлчлүүлж байгаа. Ийм бол түүхийн элементийн хүртэл маш нарийн оруулж өгсөнд нь бол маш их баярсан. Ягаад гэвэл жишээ нь энэний талаар би сценарист дээр тэгж детальтай үзээгүй хоёр дахь үзээч ч юм уу те нэмж судлахыг хүсээгүй байсан бол би бол энэ кино байгаагүй бол би энэ талаар үнэхээр олж мэдэхгүй байхгүй юу. Тэгээд энийг та хэдтэй мэдээж хуваалцахгүй. Та хэдийн зарим нь мэдээж мэдчих боломжтой байлгүй яах вэ. Тэгээд ийм төв болчих юм байдаг. Тэгээ яг тэр одоо community дундаа ямар харилцаатай соёлтой байсан бэ гэдэг бас айгу сонирхолтой юм байгаа юм л да. Тэгээ би нэг баримтат киноны хэсэг үзлээ л дээ. 1980-аад оны эсвэл 88 9 оны байсан баха юм баримтат кино. Тэгээд тэрэн дээр болохоор яг энэ одоо бидний үзэж байгаа цаг үеэс үед амьдарч исэн одоо хүмүүс амьд сэрүүн байхдаа нэлээд өндөр насанд хүрчихсэн амьд сэрүүн байхдаа явж байгаа ярилцлагууд байгаа байхгүй. Одоо энэ дэр чинь Сами дөнгөж нь 20 гарч байгаа л залуу байгаа. Тэгээд 60 жилийн дараа наа гарцсан одоо хүний дүрээр гарч байгаа шүү дээ. Тэрэн шиг л гэсэн үг байхгүй юу? Магадгүй одоо нөгөө бо Грейсерийн хүү охин Лисагийн одоо үед байсан хүмүүс ч юм уу те. Тим хүмүүсийн ярилцлага үзлээ. Тэрэн дээр юу гэж ярьж гинэ вэ гэхээр National Geographic-ийн байлуу да яна мартцсан. Гайгүй суугийнх жоо алдартай гайгүй жоо алдартай суугийнх лсэн. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр ярьсан юм нь болохоор
ингээд юу яадаг байсан. Тэгээ бид нар бол ингээд одоо хятад хүмүүс ахгүй тий. Бид нар бол одоо ингээд хоёр community serve хийдэг байсан. Тэгээд одоо юунууд бол харьяастай хүмүүс бол одоо яг юу яах хоол хүнсээ худалдаж авах groceries гэдэг шүү дээ тий. Хоол хүнсээ худалдаж авах хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ худалдаж авах ер нь одоо гол дэлгүүр нь бол одоо манай дэлгүүрүүд байдаг байсан гэдэг яг 2 3 дэлгүүр ажиллаж исэн. Одоо аав ээж нар нь ажилладаг байсан, ах эгч нар нь ажилладаг байсан. Тэгээ одоо өгшөрч гэсэн хүмүүс ярьж байгаа байхгүй. Тэгээд community-гийн хувьд бол агүй нэгдмэл байсан тийм ээ. Тэгээд харьяастай хүмүүс бол одоо бид нарын үйлчлэгэнд их дуртай байсан. Яг бид нар мэдээж бизнес гэдэг талаас нөгөө талаас бас цагаан хүмүүстэй адилхан серв хийдэг байсан. Гэхдээ тусдаа дэлгүүрт байсан. Тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээ ингээ community-гаараа байсан гэх тийм. Тэгсэн чинь тэр бол одоо яг наадад чинь бол ингээ гоёор харуулсан одоо линзээр харуулсан rose tinted glass гэдэг шүү дээ. Ингээд гоёор гоёмсгоор ярьсан юм докюментари байна. Хитрхийн нэг талыг харуулсан байна. Наадад чи яг нэг талыг ч гэхээс илүү заавал нэг нөгөө тал гэхээс илүү тийм нюанстай харуулаагүй байна гэдэг юм бас юм олж харлаа. За тэгсэн чинь тэрэн дээр бас баримтат кино байгаа. За тэрэн дээр бас л одоо юм бүр тэрнээс өмнө нь үед хийсэн 60-аад оны сүүлд хийсэн баримтат кино. За тэрэн дээр бол яг бас л адилхан хятад хүмүүс ярьж байгаа. Яг л тэр үед байсан. За тэгтээ тэднэрэн дээр юу гэж ярьж гинөө гэдгсэн чинь асуудал бол ингэдэг байсан байна. За тэнцээ бол ингээд мэдээж хоёр төрлийн хүмүүст те хаар цагаан хүмүүс тустай үйлчлдэг байсан. За тэгтээ хятадууд бол харуудад маш дургүй байсан гэж байна. Маш дургүй байсан. Цагдаа сэргийлэх, ялгуурлал одоо хүчирхийл янз бүр асуудал харуудад тохиолдлоо гэхэд цагаан хүмүүстэй нэг талд ордог. Тэгээ цагаан хүмүүсийн талд орж тэгээд survive хийдэг. Тэрийг бол яг нэг талаар тайлбарлаж байгаа зүйл нь өөрсдөө давхар survive-ийг шаардлагатай цагаан хүмүүсийн эсрэг болох юм бол өөрсдөө давхар ялгуурлагдана гадуурхагдаж дээрлгүүлнэ гэдэг утгаар одоо хар хүмүүсийг золиосон байдаг байсан гэж ярьж байгаа. Нэг тал өөрсдөө өмөрж ярьж байгаа нь нөгөө талаасаа бол маш racist байсан гэдгийг онцолж бас ярьж байгаа. Өөрсдөө харуудтай бол маш racist ханддаг байсан. Цэвэр бизнес гэж хардаг. Бас одоо орлого гэдэг нь бол чухал байсан. За тэгээд одоо тэнцээс өөр хүмүүсээр үйлчлүүлэх арга байхгүй. Одоо харуудаас бол маш олон хүмүүс нь баяцсан гэдэг бол бас дурддаг юм байлээ. Тэр бас айгүй тийм нюанстай complicated те айгүй тийм асуудалтай хэцүү түүх байдаг юм байна. За тэгээд тэгсэн чинь тэрэн дээр ингээд нэмээ харах юм бол одоо өнтөрсөн хүүхдүүдийн асуудал маш их гардаг байжээ. Яасан гэхээр тэнцээ мэдээж нэг нийгэмд амьдарч байгаа хүмүүс уулзаж учрын хүүхдтэй болон гэр бүл болон те ийм хөвзөл. За тэнгүүд нөгөө Азууд чинь за зөвхөн Азар хязгаарлах юм чинь хязгаарлахгүй жоох гол хятад ч те. Тэнгүүд тэд нар бол одоо ерөөсөө ихэнхдээ юу яадаг вэ? Ихэнхдээ одоо юу хятад залуучууд Африк галтай буюу хар эмгтээчүүдтэй одоо нийлэх хүүхдтэй болох тохиолдол айгүй их гардаг байсан юм л да. Ер нь бол тэгээд хятад гэр бүлүүдэн тэр залуучуудыг нь бол өстой нөгөө хэдтэй нь ерөөсөө байлгадаггүй бүр хүчээр хүүхдүүдийн хүртэл хаюулдаг ийм болол одоо хүртэл гарч суудаа зөндөө байдаг гэсэн юм. За тэнгүүт энэ ч нөгөө хүүхдтэйгээ ингээд үлддэг одоо Африк галтай эмгтээчүүд одоо хятад аавтай Африк галтай харьяастай одоо ээжтэй ийм хүүхдүүд бол айгүй их үлдэжсэн. За тэгээд тэр хүүхдүүд бол маш их одоо нийгмийн бас их асуудлууд ирдэг. Аав нь байхгүй, хятадууд нүүцгүй. За тэгээд зарим нөхцөл бас мэдээж тэр нөгөө хоорондын асуудал зүйлээсээ болоод харууд нь бас үүсэхгүй ч юм уу те. Гэр бүлийн проблемтэй ч юм уу иймэрхүү юм болол зөндөө болж исэн байдгийн байна. Нэмж уншаад судлах юм бол тэгээд ийм бас нюанстай сонирхолтой сторинууд бол байдгийн байна. Тэрийг бас манайд нэмж уншаад судлах сонирхолтой. Тэгээ хамгийн гол нь чинь зөвхөн нүүдийг ажиллаад байгаа дэлгүүрүүдийг зөвхөн хятад мэдээж ажиллаж байгаа биш аа. Гэхдээ ихэнх дэлгүүрүүдийг цагаан хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ хятадын ажиллаж байгаа дэлгүүрүүд одоо яг хятад хоёр дэлгүүр ажиллуулна. Тэгээ нэг нь одоо харуудад үйлчилж байгаа байгаа байхгүй. Тэгээ харуудыг өөрсдөр нь юм хийлэхгүй шүү дээ. Та харах юм бол бас амар түүхүүд бол байдаг. Бүр black town-ууд байдаг те. Тэгээ тэд нарыг бүр ингээ бутан шатааж дуусгаж байсан. Бүр цагдаатайгаа нийлж ягаад одоо маш амжилттай хөгжиж исэн black town-ыг чинь шатааж одоо бүр унсан нурганд нуран болтол нь одоо нурааж исэн юм түүх хүртэл байдаг. Тэгэхээр тэр түүхтэй холбож ойлгож одоо харж бас болохоор ийм болов байна. Тэгээд яг уу киноны төгсгөлийн үйл явдлын дарааг бодох бас сонирхолтой л байсан л да. Дараа нь яг юу болох вэ? За бид нар бол вампиртэй тэн чаалан дайн болоод ингээд сайн ганцаар үлдсэн гэдгийг мэдж байгаа. Сайн мэдээж юу бас нэг юм ч ярихгүй. Тэнгүүт яг бусад хүмүүс тэр тосхны хүмүүс хамт иргэд яг юу хүлээж авах вэ? Тэр нэг юун дээр фермний байшны иргэн тойронд юу болсон бэ гэж үлээж байгаа сонирхолтой. Яг гадаа байж байгаад вампир болцсон тэгээ гадаа байж исэн хүмүүс бол бүгд шатаад
бүр ингээд юуж байхгүй алга болцсон тийм ор мөргөө алга болчихж байгаа. Тэгэхээр одоо Delta Slim хөрх юм Delta Slim-ыг араас нь хайхан байдаг ч юм уу ч юм. Яг тэр нөгөө Messengers гээд клуб тоглолт гэсэн магадгүй тэд нар нь хайж болох юм тийм хөрхий. Тэгээд одоо тэр Perlin гээд дуучин эмхтэй тэр бол нөхөртөө байгаагүй л манай сайн мэдлүүдтэй ярьсан баг тийм. Гэх тэр хоёр тэргүүтээ хувирсан вампирууд бол тэнд ерөөсөө юу яг хувраач хатсан вампирууд бол ор мөргөө алга болж байгаа. Тэгээд хин гэсэн Slim гэснээс бас айгуу гоё. Тинчээ ингээ Perlin-ыг вампир болцсон байгааг бид нарт харуулдаг штеп. Гэхдээ Delta-г ерөөсөө харуулдаггүй. Delta Slim-ыг. Тэр бол ингээ Delroy-ийн жүжигчин дээрээс нь Delta-гийн дүрт бас тодорхой хэмжээний илүү хүндлэл үзүүлж бас тинчээ ингээ яг мань хүн чи өөрөө амиараа золиосч байгаа штеп. Тэгээд тэр золиос болсон үйлдэлийг нь одоо илүү heroic баатарлагаар дуусгаад вампир босныг нь харуулахгүйгээр тэгж дуусгаж байгаа нь бас сонирхолтой. Амьд бол үлдээг байх гарч ирээд байж байгаа шатсан баг гэж бодож байна л та. Гэхдээ тэр бол бас гоё деталь байсан. За тэгээ Perlin, Bert, Mercer, Cornbread нөхдүүд бол бүгдээрээ хитэж олдохгүй гэсэн. Тэгээ Chaos тэр Cornbread-ийн жирэмсэн ихнэр бол нөхрөө хизээж олохгүй гэсэн. За тэгээ нөхөртөө нь хамт бол одоо тэр Perlin, Delta Slim нөхдүүд айгүй олон алга болж байгаа. Тэрнээс гадна тэнцээ цогцснууд бас олдноо. Одоо жишээ нь Айныг нь цогцолдно гэсэн. За тэнцээ тэгээ өөр яг ингээд хазуулсан вампир болцсон байхад нь зүрхрүүн зоосон нөхдүүд яг цогцолж үлдэж байгаа. Тэд нар олдно гэсэн үг. Тэгэхээр тэгээ ард нь гадаа нь байшингийн гадаа бол баахан ГГ нөхдүүд хүчгсэн байж байгаа тий. Тэгээд хин бас хүчсэн байж байгаа. Тэнцээ Smoke бас хүчсэн байж байгаа. Тэгээ яг хүмүүс бодгодоо бол ингээд тэнцээ парти болж исэн тий. Хүмүүс парти болгож исэн Smoke Stack 2 парти хийчихсэн мэдээж байгаа. Тэгэнгүүт Smoke Stack 2-ын хийжсэн парти энэ дэр ГГ-ийн ирээд тэгээ хоорондоо будалцаа тэнцээ амирын болол одоо дууссан юм байна л гэж хүмүүс хүлээж авах та хөөрхий. Тэгээд Stack хайцсан бол Mary бол яг ганц эйжент тэнцээ байсан. Тэгээд өөр таньдаг хүн бол яг ихэнх таньдаг хүмүүс нь тэнцээ өөхөд дуусч байгаа чаас. Тэгээд Mary Stack-ийг хүмүүс жоон гайхах те. Stack явах те. Тэгээд орхиод цутаад өөр тишээ ч юм уу явцсан гэж хүмүүс хүлээж авах те. Тэгэхээр Lisa Missad бол айгүй хэцүү те. Ээж нь амьдараа тэнцээ шатчихсан. Гэхдээ ээжийн зогцол бол одоо яг эмэгтэй хүн гэж мэдэгдэл ах шатсан би энэ зогцсон. Гэхдээ яг биеийг нь яг Grace мөн байна гэж тэр үеийн science-аар тэр үеийн цагтаас сэргийлэх эмнэлгийнхэн яг тарж мэдэж оншилж чадахгүй юу гэдэг бас мэдээж эргэлзээтэй. Хөргий Lisa тэгээ хоёр дэлгүүр ганцаараа хараад аав ээж өөр нь хойлоо өнгөрөөд ингээд үлдэж байна. За нэг иймэрхүү юмнуудыг бол хальт бодлоо. Тийм тэгээ яг зүгээр тэр төгсгөлийн хэсэг дээр арай жоохон яарсан гэхэр биш юм да мэдгүй. Яг тэр нөгөө нэг яарсан гэхэр бас биш байгаа даа. Яг тэр KKK-ийн ирээд тэнцэнэ smoke show авах гэдэг бол бас чухал гэдгийг ойлгож байна. Зүгээр тэр ч гоё байсан угаасаа. Гэхдээ яг үүрээр ирж байгаа нь зохиолын дагуу авцалтаад л байгаа юм л да. Мэдээж вампирууд шүн байж байгаа өглөө болох вампир мэдээж байхгүй те. Тэгээд нөгөө хэд нэрч байгаа. Гэтэ зүгээр яг зөвхөн KKK-ийн нөхдүүдийн зүгээс бодоход яг парти хийж байгаа, массакр хийх гэж байгаа бол шүн нэрх нь арай жоохон make sense юм биш үү? Арай учиртай авцалтаатай юм биш үү гэж бодож ил байлаа. Гэтэ тэр нэг яг бодоод үзсэн нэг тийм амар том асуудал биш. Гэхдээ тэдний өнцгөөс яг одоо шоуны дараа өглөө нь нэрх нь ч одоо ихэр үр дүнтэй яг үр дүнтэй. Гэхдээ тэдний өнцгөөс үр дүнтэй байх бас юм бол гэдэг нэг юм байгаа. Гэхдээ тийм байна. Тэгээд credits-ийн ч багтай эпилог гэж хэлж болно тийм ээ. Эпилог үнэхээр гоё байла. Body Guy гэж одоо домогт гитарчин гарч ирж тийм ч одоо хинээ Самигийн өндөр настай төр тогсноос гоё байсан тэр деталь бол урамтай байсан. Дахиж үзэхэд үнэхээр гоё байлаа ёо. Бид нар нөгөө нэг epic тэр гайхалтай surreal хэсэг дээр би бүрийн удаа бүр амар уйлсан. Бүр ингээд яа кино орлоо гэдэг чинь ямар гоё юм бэ те. Би яг өмнөх ревю дээр ярьсан. Тэр бүх юм надад бодогдоо. Тэр бүх юм мэдэрдээ тэр хэсгийг бүр ингээд яаж ч та нөгөө ихнээ ихлээд үтцсэн байсан учраас тэр хэсгийг хүлээгээд те заа та нөгөө хэсэг чинь болох гэж ингээд яг урагшаа суугаад бүр ингээд бэлдээд тэгээ би бүр ингээд бүр яг нөлнөөс бүр урсч үтсэн. Тэр гоёсэн. Тэгээд юуны хувьд бол зураглаачийн хувьд ярьсан байлээ л дээ. Ярьслаа өгсөн байлээ. Юу гэж Blu-ray DVD одоо DVD ч одоо гардаг ч юм уу гэж юм уу. Blu-ray дээр яг бол одоо юу яана энэ зураглаач Autumn Arcapo гэж зураглаач эмэгтэй бол үнэхээр гайхалтай ажилласан байгаа. Тэгээ мань хүний ярьснаар бол одоо Blu-ray мэ дижиталтэй янз бүрийн релиз дээр бол яг тэр нөгөө aspect ratio нь бол одоо ингэж шилжиж явдаг нь бол хിവэрэ байна гэдгийг баталж хэлсэн байлээ тэр. Тэгээд маш их таалагдсан. Тэгээд би дахиж одоо үзхийг бол тэсэн ядан хүлээж ин за яг кино театрт том дэлгэцээр байгаа дээр дахиж үзэж
амжин гэдэг жоохон хэцүү байх. Энэ дөрөвдөө тандар болцсон нээчихэж байгаа болохоор IMAX дээр бас дахиж гарахгүй. Гиснээс тандар болц дөрөвдгийн шүн IMAX тусгай үзэр байгаа шүү. Нэг дээрээ Rusty Socks Facebook-ээр эсвэл миний Instagram-аар чатчиж судлаа аваарай. Тусгай тикtik дагаад цуглуулдаг тикет постэр ингэрийн тэмдэг карт стикер гоо юмнууд дагалдан шагналтай тоглоом явна шүү. Нэг дээрээ тэгээд тийм болохоор IMAX-т ч юм уу дахиж үзэх боломж жоохон бага байж магадгүй. Гэхдээ яаж хийж байгаа би бол дахиж үзье л гэж бодож зорж чадахгүйгээ мэдгүй байна. Тийм тэгээд ямар нэг байдлаар дахиж үзэхийг бол тэгсэн яадаг хүлээж. Тэгээ манай түрүүний миний асуусан асуултанд бас хариулаарай те яг ингээд дахиж үзэх тэгсэн яадаг хүлээж зорж үзчихсэн кинонууд юу байгаа вэ? Юу нь байсан бэ? Юу нь онцгойсэн бэ? Ямар experience яагаад байсан бэ? Тэгээ магадгүй санаж байгаа бол хэдэн удаа үзсэн бэ гэдэг ч юм уу те. Тэр талаар санаа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд дахин хийсэн ревьютэй хамт байсан бүгдээр нь баярлалаа. Ийм дахин хийсэн ревьютэй кино бол ойрд гарна гэж бол нэг бодохгүй байна. Гэхдээ сценарийн талаар үнэхээр ярмаар байсан учраас бүр ингээд тэсэн ядаад байсан учраас болол хийлээ. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай, цаашаа хуваалцаарай. Хүсвэл donation хийж дэмжээрэй. Donation-ы мэдээлэл доогуур нь гарч ирсэн баг. Тийм. Тэгээд нэгдүгээр дугуулганд Last of Us хамт үзэж байгаа хүүхдийн паркын нэг юунээр цайзын нэг давхарт байдаг Red Rock Castle ресторанд бүгд өнтөлбөргөө хамт гоё үздэскэж байгаа таад маань ирж үзээрэй. 3 дахь өдөр болгон танин мэдхүн асуулт хариултын trivia jam үйл ажиллагаа тоглоом болж байгаа 3 дахь өдөр болгон таад маань оролцоорой. Маш сонирхолтой гоё хөгжим сонсон гоё асуултуудад оролцож асуултуудад хариулж оролцож байгаа найз нөхөд хамт олноор оролцоорой. За тэгээ мэдээж дөрөвдгийн шөнө тандар болцсон тусгай үзүр байгаа. Тэгээ энэ үзүр маань амжилттай болох бас одоо шаардлага бол зөндөө байгаа. Хэрвээ энэ үзүр маань олон хүмүүс тикет аваад амжилттай үзүр болох юм бол цаашлаад мэдээж хэдүүлээ аимшиг кинонууд за одоо 2 аимшиг кино зорчод байгаа. Нэг нь 28 Years Later 28 жилийн дараа тэгээд Final Destination анги хоёрыг бол арай жижиг танхимд бас одоо тусгай үзүр хийж аимшиг кино үзье гэж бодож байна. За тэгээ мэдээж одоо Fantastic Four, Superman, за намар Avatar гэдэг ч юм уу кинонуудын тусгай үзүр. За бас өөр магадгүй үзэгчтэн бүрдэх юм бол Formula 1, F1 те Brad Pittтэй амар том төсөвтэй Tron Ares гэдэг ч юм уу Mission Impossible гэдэг ч юм уу те олон кинонуудыг бол бас тусгай үзүрүүдийг хийх боломж нээгдэх юм шүү. Тийм учраас тэр үзүр дээр нэгдэж үздцгээгээр аль болох олон үзэж амжилттай болох тусмаа бид нарын дараагийн ажлуудад их чухал юм шүү. За мэдээж энэ үзүр маань өөрөө ч гэсэн гоё болохгүй байх гэдэгт итгэлтэй байна. Ийм байна. За тэгээ энэ 7 хоногийн ажил бол их байна. Дараагийн үйл ажиллагаа контентуудыг оролцож үзэж лайк дарж donation хийж хамгийн гол нь оролцох нь илүү чухал шүү. Donation гэхээс илүү тэгж дэмжээрэй. Хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн ревю контентоор уулзлаа. Баярлалаа.